Бүгдээрээ сайн уу? Итали юу байна? Италид басан үйл явдал ярьж өгье. 2010 оны 11 сарын 26-ны өдөр Яра гэх нэртэй зурган дээр харагдаж байгаа 13 настай энэ охин гимнастикийн сургуулиас оройн 6 цаг 40 минутанд гараад гэртээ очих ёстой байсан боловч хизээж гэртээ эргэж ирээгүй. За ингээд маргааш өдрөөс нь эхлээд Итали улсын Бергамо хот орчимд Яра охиныг хайж самналт хийсэн боловч ямар ч уулмөр алдаагүй нэлээд унтсан. За ингээд олон жилийн дараа шинжилгээ судалгаа хийсний эцэст нийтдээ 25700 эрэгтэй хүнд ДНК-гийн шинжилгээ хийсний үр дүн дээр 2018 онд Яра охинд муу зүйл хийсэн хэрэгтэнг олж энэ хүнд бүх насаар нь хорих ялыг оноосон байдаг. Гэвч тухайн хэрэгтэн өнөөдрийг хүртэл хэрэгээ хүлээгээгүй энэ үйл явдлыг няцаадаг хിവэрэ байгаа. Хэрвээ та нар бичлэгийг бүрэн ихээр нь детальтай сонсомоор байвал Итали үг сувг энэ доор үлдээсэн линкээр орж ирээд хэрэгээ бүтээр нь сонсоо.